Сайн байцгаана уу? За дараагийнхаа бичлэгийг хүргэж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр сая Солонгос улсад ургацын баярын амралт болсон байгаа. Энэ амралтаар манайх гэр бүлээрээ эгчийнхаа гэр бүлтэй хамт амралтанд очиж өнгөрүүлсэн. За тэгээд амралтанд амрангээд хүүхдүүд маань бөөн баяр гэрээсээ хувц унраа бэлтэж аваад машиндаа суугаад амралтынхаа зүг хөдөлсөн. Чусаг буюу ургацын баяраараа Солонгос хүмүүс гэр бүлээрээ цугларч элбэг дэлбэг ургац өгсөн талархаж эдээ ундаа дүүрэн ширээ засан өвөг дээдстэй талархал илэрхийлдэг уламжлалтай юм байна. Баярын өдөр болохоор гадуур хөл хөдөлгөөн ихтэй дэлгүүрүүд нь маш их хүнтэй байсан. Бид нар замаараа дайсан орж хүүхдүүдтэй бассейн цэлэх юмнууд авсан, мөн Costco орж ойр зургийг идчих зүйлүүдэд бэлдэж авсан. Амралтын газар манахаас 90 км-ийн зайтай байсан. За тэгээд явсаар агаад амралтын газар очсон. Очиход аим одон донд үнэхээр гоё байгальтай орчин хөтөж авсан. Хоёр давхар байшинтай, гаднаа хүүхдүүд тоглох нэлээд том талбайтай, усан бассейнтай, байшин дотроо маш тоглог бүх зүйлтэй. Гаднаа мах энтрээ шараад суух террастай байсан. Гээд амралтын өдрүүдэд гоё байгальд маш сайхан амарч өнгөрүүлсэн. Үлдсэн хэсгийг нь тайлбаргүй үзээрэй. Бичлэгийг нь үзсэнд баярлалаа. Баяртай.